одоо ээж аав хүртэл уурлал тий. Миний охин одоо ингийн хүнд доромжлуулан хилүүлэн тэр байтга ингээл ээж аав руу нөхөр мөхөрлөө уцтал танаа наа агаач солиорсон юм шүү. Танаа охин чинь галзуурсан юм шүү ингээл фэйсбүүкээр ингээд мэдрэлтэй байх. Тийм зайралтууд зөндөө иржсэн шүү дээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Хашчулууны Мегмар Сүрэн гэдэг. За Ховд аймагт амьдардаг нэг залуу гэр бүлийн төлөөлөл, залуухан ээж тэгээд бас сэтгүүлч мэрэгчлээ юм эмэгтэй байна. Ам бүл тавуулаа амьдардаг. Тэгээ манай нөхөр болохоор соёл урлагийн их сургуулийг дөөрийн дуулаач мэрэгчлэр төгссөн дуучин хүн байдаг. Ховд аймгийн Хөгжимтөр амын театртаа дуучин ээж байгаа. За тэгээ 3 хүүхэдтэй. Миний ээж аав хоёр бол Ховд аймгийн Мянгат сумын харьяат хоёулаа одоо малчин гаралтай ийм хоёр хүн байдаг. Мянгат суманд Хашчулуун оюун төлхөөр ихээр танихгүй хүн байхгүй. Тэр үтгэл Ховд аймагт мэдхгүй хүн байхгүй. Ашаа хорооны гэлгаар цэвэр цэмцгэр те одоо сумын одоо хамгийн цэвэрч өрх энэ тэргээл байнгын шагнал авч идэг тийм нэг хоёр хөвшин байдیں۔ Хүмүүсийн төсөөлдгөр яг ингээл бага байхдаа айгүй нээлттэй юм цоглоо өхөн байжснаа л амар болцсон баг гэж боддог баг л та. Би ер нь нэг 6 дугаар ангиас эхэлж задарч эхэлсэн. Яг нэг дууны дугуйланд яваал, дуулаал. Тэгээ нэг урлагчин хүнийг амар гоё нээлттэй болгодог ш тайзан дээр гараа. Тэгээд би дархны шарын голд 10 жилд байсан. Манай Дархуул аймаг бол урлаг спортын авьяастай хүүхдүүд маш олонтой. Тэгээ урлагийн олон наадам тэмцээнүүд төвийн бүс болохоор болдог. Тэрэнд ингээд яргуу авьяас гээл хүүхдээ урлагийн наадмуудад дуулж ороод сүүлдээ нөгөөдөг чинь дууга болоод бүжиглж ороод ер нь бардаа би ер нь урлагийн хүн болон дуучин болон жүжигчин болно гэж мөрөддөгсөн шүү дээ. Тэгээд яагаад сэтгүүлчийг сонгоцсон гэхээр нэг 10-11 дугаар ангидаа ороод нэг төлөвшөөд ирэхээр нэг юм бичдэг болоод нэг шүлэг бичдэг болоод нэг богинохон өгүүлэлэг бичдэг болоод ирсэн чинь хэл уран зохиолын багш нар маань намайг айгуу дэмжиж чи ер нь айгуу мундаг зохиолч болно сэтгүүлч болно чамд юм байна гэд. Тэгээ нэг багш нар маань тэгж хэлээд тахаар өөртөө итгээд урамшаад би нэрээ болчих юм болов гээл. Тэгэл тухайн үед чи нэг юм олон сувгийн телевиз радио байсангүй Монголын радиогоо гонтолцоо сонсдог үндэсний телевиз UBS 25 гээл нэг хитгэн телевизтэй тэднэрийгээ үзэл би үндэсний телевизээр гой ичи орлоо ихч мэгч эдрийг чинь хараад чимгээ хичээнэр гараад энэ ихчнэр шиг л гоё зурагтаар гардаг гоё байна бол яг тэр үүднээсээ айгуу сэтгүүлч гэдэг мэрэгжил татагдаж ирээл тэгээд мэрэгчлээ сонгосон нь бүр инээдтэй гоё. Соёл урлагийн сургуульд илсэлт авах гал үнд нь суйсын хаалгаар орсон чинь ингээл кино драмын анги сэтгүүлч радио телевизийн сэтгүүлчийн анги хоёр өөдөөсөө ингээд нэг хоёр шар хаалга ингээд наалттай. Тэгсэн чинь хүн мэрэгчлээ сонгож байгаа шүү дээ. Аль руу н орж шалгуулах вэ гэж ингэжсэн 1 2 3 4 ингэж тоолж ирсэн 10 таарсан л өдөрцөн тэгээ 10 таарсан нь сэтгүүлч ингэсэн. Тэгээ жүжигчнээ болоод шууд сэтгүүлч болж ирсэн шүү дээ. Би Шидэт хайрцагны театр гээд маш гоё юм хүүхдүүдийн нэрийг эрчим шингэсэн маш гоё тийм хувийн хүүхэлдэйн театрт 2015 онд би анх орж исэн. Тэгээд дундуур нүүр ажил хийж ингэж явсаар агаад ер нь 22 он хүртэл ажилласан. Тэгээд тэндээс жүжигчин гэдэг мэрэгчлийг зүгээр практик дээр гоё сурсан. Тэгээд нэг хүний олон өрсүүдийг инээлгэж хөгжөөж баясгаж явдаг тийм маш гоё мэрэгжил. Тэгээд гоё ирч хүчээр дүүрэг бас тэгээд жүжигчин мэрэгчлээ баг эзэмшсэн гэж хэлж болно. Мөрөөдлөө би илүүлсэн. Би яаж яагаад тэр ил рүү орсон гэхээр 2000 за тэр 21 он байсан баха. 21 оны 100 ягаад ч би нэг гэрийнхээ хевсийг ингээл 7 хоногт 14 хоногт их угаадаг байхгүй юу ялахгүй миний охин дөнгөж ингээл мүлгэж хэлж исэн болохоор хог түүгээл ичдэг Монгол гэрт амьдэрдэг байхад чинь мэдээж ингээл хашаанд амьдрахаар хог шороо их орж ирэн тий. Тэгээ нэг өдөр яагаад ч юмдээ ингээд утсан дээр нэг бичлэг хийж үзье. Би яг ингээд гэр цэвэрлэж яхах нь яаж харагддгийм бол гэж бодоод. Тэгээ нэгдүгээрт тэр хоёрдугаарт нэг гэрт ингээд ажил хийж байгаа эмэгтэйчүүдийг ерөөсөө нөхөр нь ч юм уу ар гэр нь ч юм уу гэр бүл нь ойлгодгүй штэ. Нэг орой ажиллаас ирчээд юу хийсэн ингээд нэг тийм сонин характер зөвхөн надад биш нийгэм даяар байдаг болохоор ер нь энэ ээжүүд яагаад өдөр тутамдаа завгүй ийм ачаалттай байд гэдгийг хүмүүст яагаад ингэж ойлгуулж болохгүй гэж гисэн санаа төрөөл.
Зүгээр л ихний ээлжинд би нөхөртөө үзүүлэх гэж бичсэн. Би нэг өдөр ийм хийдэг шүү гээл. Тэгэл тэрийг яг бүтэн өдрийнхээ ажлаа бичээл, гэрээ цэвэрлж байгаагаа бичээл, хевсээ угааж байгаагаа бичээл, хоолоо хийж байгаа бичээл. Тэгэл 1 минут гаранд тэрийг хурдлуулаад эвлүүлээл тавьсан чинь үнэхээр санаанд ч ороогүй. Би тэр үед ингэж 10-20 мянга битэл зүгээр л фэйсбүүкийн 5,000 найзтай ч хүрээгүй тийм зүгээр л миний хувь хаяг байсан. Тэгэл 2 хоноод 3 хоноод нэг мэдсэн чинь бүү фэйсбүүкээр чинь юу л харна би тэр гэр цэвэрлж байгаа хардаг болсон. Би өөрөө ч шоконд орсон шүү дээ. Тэгэл ер нь анх хэлсэн. Тавгүй. Тэрсэн байна би давгүй. Нэгтгэхэд завгүй, хоёр дахь завгүй, гурав дахь завгүй, дөрөв дахь завгүй, тавд дахь завгүй, хагас завгүй. Бүтэн завгүй. Хашаандаа сайхан амьдрий гэдэг шиг гэртээ сайхан амьдрий гэдгийг бас би Улаанбаатар хотод масаа үлгэрлсэн гэж боддоо шүү дээ. Яагаад хүмүүс гэр ороод Монгол гэрт амьдардаг гэдгээс ичих ёстой. Тэр чинь бидний ичих биш бүр бахархах ёстой. Олон улсад ондоошох ёстой тэр сэдв баггүй юу. Тэгээд яадаг вэ гэхээр тухайн хүмүүс өөрсдөө л жоохон муухайгаар хэлэх юм бол арчаагүй залахгүй байна. Тэрнээс ш Монгол гэрийг өнгөлөөд тордоод арчлах юм бол хамгийн гоё сууц, хамгийн дулаан сууц те иш тишээ нүүд суухад тохиромжтой ч гэдэг юм уу. Яг тэр талаас нь үзүүлэхийг хичээгээл би яг нэг өдөр шийдэл бас гэрээсээ 100 гаргаж аяал энэ Улаанбаатарын утааг хүртэл багасгая. Би хувь хүний зүгээс нэг янданг ч гэсэн буулгая гэж гэртээ халаагуур тавиал бас нэг хэсэг фэйсбүүкээр чинь одоо тэгэл бүр тэр байтгаа би одоо ярьж болох юм болохгүй юм болоо. Эрчим хүчний яамнаас намайг тог цахилгааны даац хитэрч ядчих чинь айлуудыг халаагуур тавь гэж уриаллаа гэд утсаар хүртэл ярьсан шүү дээ. Амар гоостэй. Тэгтэл би нүүлэлж авсан байгаа байхгүй юу. Яагаад гэвэл зүгээр л би монголчуудыг Улаанбаатарчуудыг тэр чигээрээ халаагуур тавьчаараа гээгүй зүгээр ийм боломж байна гэж үзүүлсэн чинь хүмүүс айгүй гоё эргээр хүлээж аваад нэрэл нүүрс түлхээр ингэж их хог гардаг штэ тий гэр ингэж бөхөрддөг штэ ядаж нөгөө нэг гал түлэхгүй болоод ирэхээр Монгол гэр амар цэвэрхэн болчихдог байхгүй үнс орохгүй тортог орохгүй хашаанд үнс байхгүй болчоор гутлаар дамжиж исэн бусын юм орж ирэхгүй тий тэгээд ингээд маш гоё юмд урайлаад тэр маань нэг хэсэг бас яваад ерөнхийдөө залуу гэр бүлүүд нөгөө байр авах гэж байрны урьдчилгаа өргөх гэсэн гэр бүлүүд чинь гой 6 антай 10 антай гой гэр захиалал таны хэлснээр инглээ сүүлдээ би чинь нэг хэсэг Монгол гэр тогтчуулалт интерьерийн мэрэгжилтэн болсон шнэ. Дандаа хүмүүс зөвлөгөө асууна. Одоо манайх ийм гэртээ олчлоо ямар тавилга тавих уу яах уу гэрээ яаж халаах уу гэл. Тэгээд баг хэмжээгээр нийгэмдээ ер нь энэ сошиалыг хүн зөвөр ашиглах юм бол маш тийм гоё өргөн боломжийн хүнд маш олон ач холбогдол эерэг сайхан юмыг түгэж чадгаар ийм талбар байхгүй юу. Тэгээ сүүлийн үед зүгээр л хүмүүс буруугаар ашиглаад болохоос би бол аль талд нь өөрийгөө зөвөр эргээр ашиглаж чаддаг л гэж боддог шүү дээ. Хүмүүс айгүй асуудгүй ээ чи яг нөгөө Улаанбаатарын гоё карьер чи эхэлж яхад юугээ одоо товд руу явчихваа гэд. Нэгдүгээр тэгээ ээж аав хоёр маань яг нөгөө ховд аймагта амьдарч исэн. Тэгээд ээж аав хоёр маань нас дээр гарч исэн. Ээж аавдаа ойрт игээд хоёрдугаарт нөгөө нэг эмэгтэй хүн л болсон. Эмэгтэй хүн цагаан зэр хоёр нутаггүй гэдэг шиг нөхөр хаашаа явна тийшээ явна штэ. Нөхөр маань ховд аймгийн хөгжим драмын театрт ажиллах урилга аваад тэгээд ерөнхийдөө ингээд нөхөр маань гоё мэрэгчлэрээ гоё ажиллаа хийх гэж байгаа юм чинь. Гээл нөхрийгөө дэмжээл нүүн тэнд очиход ээж аав маань байна, нутаг ус маань байна. Тэгээд одоо яг Улаанбаатар хотын нөгөө эд төгжрөл утаа гэл асуудлууд маань яг эдтэй амжраал эхэлж исэн те. Тэгэл гоё эрүүл агаартай стрессгүй газар очивол бас залуу хүмүүс юм чинь те. Орон нутагт ядаж нэг 2 боловсон хүчин очиход хэрэгтэй юм болов гээл. Тэгэл зориг гаргаад нүүц. Хөрсөн дээрээ орон нутагт тэр залуу гэр бүлийг одоо дэмжих хөтөлбөр те одоо ингээд хотоос орон нутг руу шилжсэн иргэдийг тэр дэмжсэн ямар ч бодлого одоо төлөвлөгөө хэрэгжиж байгаа юм бол байхгүй. Стрессээс хол, утаанаас хол те хүүхчөө өвдөхгүй одоо ингээд орон нутагт гоё гэдэг нөгөө эерэг эмээ урайлаад идэг мөртлөөсөө очиод бас тэнд чинь сүрэг юмнууд байгаа. Тэрийг нь маш сайн судлах хэрэгтэй. Ер нь бол сэтгэлийн хөдөлгөөнөөр орон нутг руу шилжилт хөдөлгөөн хийцүү. Хамгийн нэгдүгээрт өөрсдийнхөө ажлын байрыг судалж ээж, бат болгож ээж очих хэрэгтэй. Шууд очиод орон нутагт тэр тусмаа одоо төрийн албаа агч болоод хувийн хвшилт ажилд орно гэдэг бол залуу хүмүүсийн хувьд бас хэцүү.
оронтой маш цөөн байдаг. Байлаа гэлээж одоо нэг нуугүй хэлэхэд ах トゥ хамаатан садан танилтал гэл ингээл хэцүү болчдөг. А хоёрдугаарт нь очингууд одоо Монгол улс чинь өчтөчнөө том газар нутагтай хэрнээ яг ингээл явж очиод нэг суурших 0.7 га газараа гэхэд аймаг сум болгонд хэцүү болцсон байдаг. Ялангуяа манай Ховд аймгийн Жаргалан сум бол газар олголтын асуудал дээр үнэхээр хэцүү байгаа. За ийм байна. За тэгээ 3 дугаарт нь очихоор залуу хүмүүс бид нар чинь нөгөө нэг дүнгэж амьдралаа эхлүүлж байгаа нөгөө дунд иргэн насныхан шиг тодорхой хэмжээний хоримтлалтай ч юм уу тодорхой хэмжээний үйл хөдлөлтөө ч юм уу юм хөрөнгөгүй учраас бидэд яах вэ гэхээр бие аваад хүүхдүүдээ аваад тэгэл нэг хідэн солих хувцас аваад за нэг 5 анта 6 анта гэртээ бол гэрээ аваад очиж байгаа. Яг ингээд нэг барих юмгүй бид нэр очиод яах вэ гэхээр тэр нөгөө янз бүрийн жижиг дунд үйлдвэрлэлийн зээлч гэдэг юм уу залуусыг дэмжих зээлч гэдэг юм уу байр орон сууц ипотекийн зээл мэлд хамрагдахад үнэхээр шалгуур хүрхгүй. Тэгэл энэ митигээ бодолцож очих хэрэгтэй. Тэрнээс яаста хөдөө очин ална гэж сэтгэлийн хөдлөлөөр гараал явах юм бол маш олон юмтай тулгарна. Тэг эхний 1 жил бол ерөнхийдөө сорилтын жил шүү дээ. Надад ч гэсэн манай гэр бүлийн хувьд ч гэсэн тэгэл буцчмаар ёо хот руугаа бараг буцъя дөө гэсэн шантармаар үед бол зөндөл гарч ирсэн. Сэтгүүл зүүн салбараасаа урлаг соёл руу, урлаг соёлоос улс төрөл би өөртөө хөрвөөгөө салбар алгаа нисэн бугуул. Тэгээд тэрлүүгээ нөгөө олон салбар руугаа яваад байгаа мөртлөө салбар болгон дээр бас хөөрхөн амжилттай л яваад байгаа. Тэгээ нөгөө орон нутгтээ яхав те нөгөө нэг зах зээл нь бага ч гэсэн бас нөгөө нэг тухайн салбартаа байгаа хүмүүс нь цөөхөн учраас болдог байхгүй юу? Ялангуяа манай урлаг соёлын салбар тэр тусмаа одоо ингээд шинэ жил хорим найрын үеэр манай нөхрийг битэрч одоо ховдтой бас хөөрхөн ажлууд авдаг болцсон. Зарим хүмүүс бол үнэхээр энэ дэмжин те одоо ингээд орон нутагт төрээд ир шилжээд ирсэн энэ гоё залуу гэр бүлийг ингээд дэмжичи те манай байгууллага та хоёроо ингээ гэж юм. За тэгээд хамгийн их нөлөөлж байгаа нь миний одоо фэйсбүүкийн дагагч нар байна те Ховд аймагт байгаа. Мегагаа авна мегада ингэлгүй яах вэ гэд. Тэгэл ингээл нөгөө олонний хүч оломгүй далаа гэдгээр ингээл олонныхоо дэмээр сайхан явжлаа. Одоо ч гэсэн шинэ жилийнхээ захиалгуудаа авцсан. Тэгэл олон дагагчтай болсныхоо одоо олон дагагчтай учраас олон хүн чамайг дагж байгаа учраас чи зөв байх ёстой гэдэг шаардлага бол байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг нийт нийгмийн одоо сошиалд байгаа хар масс маань илүү одоо тийм юу гэдэг юм дэ шүүмжлэгч хэсэг маань арай олширчод байна л та. Сошиалд идэвхтэй байна, олон дагагчтай байна гэдэг нь асар их тийм сэтгэлийн тэнхээ, төвчээр тэг зориг шаарддаг л та. Хувь хүний одоо нэг гадаад байдал төрөх рүү шууд дайрдаг. Одоо би бол нөгөө нэг их эцэг ихээс төрхөөс л ийм том нүдтэй байсан, том давхраатай байсан, ийм том уралтай байсан ч гэдэг юм уу те. Тэгэхээр л ингээл амар хиймэл гэж доромжлно те. Тэг хүн зайлгч байгаа юм шиг муухай нүдтэй энтер гэл яг тэгж орж ирнэ. Нэг бүр амар имзгэлдэг юм. Би эмэгтэйчүүдийг одоо түрүүний хэлснээр ээжүүдийнхээ өдөр тутамд хийж байгаа өдөр тутмын энэ гэрээ ажил, ээжүүдийн хүүхд төсөж байгааг одоо нийгэм болоод гэр бүлийнх нь үнэлдэг болоосоо гэдэг тэр миний хамгийн гоё уриалгыг доош нь хийж бүр тэр тусмаа адилхан эмэгтэй хүмүүс ээжүүд маань найд ажлыг чинь хэн ч хийж чаддээ шүү дээ. Бүгд л хийдэг шүү дээ. Чи яагаад наатахаа ингэж хүмүүст гайхуулаад байгаа юм гэдэг надад бүр амар эмзэг тусдаг шүү дээ. Би өөрийгөө гайхуулах гэж хийгээг байхгүй. Надтай адилхан мянган эмэгтэйчүүдийг ингээд үнэлдэг болоосоо нийгэм та нарыг нэг 50,000 төгрөгөөр аргацаадаг биш. Явандаа энэ ээжүүдийг 500 600 мянган төгрөгөөр хөдөлмөрийг үнэлдэг болоосоо энэ бага насны 0-3 настай хүүхдийг өсгөнөө гэдэг хүмүүжүүлэн төлөвшүүлнэ гэдэг чинь энэ чинь Монголын ирээдүйг бэлдэж байгаа ийм том ажил хийж байгаа хүмүүсийг яагаад ингэж мухагаар одоо тий ингэж байгаа гэдгийг би өмөөрч тийм контент хийж яхад намайг эсэргээр нь чи нэг өөрийгөө гайхуулад наад гэрээ ажлыг чинь шалыг чинь чуугаач чадна, хоолыг чинь чадна. Бар чи байтга чамаас бүр гой гоёор хийж байгаа өчнөө хүмүүс байгаа гэж орж ирдэг нь надад бүр айгүй санагддаг. Одоо ээж аав хүртэл уурлал тий миний охин одоо ингийн хүнд доромжлуулан хилүүлэн өөр тэр байтга ингээл ээж аав руу нөхөр рүү уцтаал танаа наа аваач солиорсон юм шүү, танаа охин чинь гал зурцсан юм шүү ингээл фэйсбүүкээр ингээд мэдрэлтэй байх юм. Тийм зайралтууд зөндөө иржсэн шүү дээ. Яг ингээл хүмүүс мэдэн шүү дээ. Нэрээ чаа үнэхээр буянтай юм а чинь яаж дөө. Өнөөдөр ингээл би хот хөдөө ингээл нөхөртөөгөө явлаа, хөдөө томилдоор явлаа, урлагийн ажилдаа бид нар чи байнгын л явдал судлаа. Дандаа манай ар гэрээ ээж аваа хоёр дааж бол.
чист үнэхээр буянтай ээж аваа иртэй юм аа гэл. Тэгэл нөгөө заримдаа бүнгээл шантрах үедээ би хэлдэг шүү. Ёо өстөө нэг ээж аавтаа тулдаал амьдэрж ин дөө л гэл. Тэгээ ерөөсөө ээж аваа хоёроо баярлуулж байгаагүй юм байна би одоо. Энэ цаг мөчийг ашиглаа те. Ээж аавдаач гэлтгүй ерөнхийдөө миний хань байна, миний хүүхдүүд байна, 3 хөр маань байна те. Тэгээд та эдтэй хангалттай цаг зав гаргаж чаддгүй. За тэгээд хаяа хатуу муухай үг хэлж ийсэн бол уучлаарай те. Тэгээд тухайн үедээ бол юу ч бодлогогүй хэлцдэг. Гэтэ би бол нөгөө муухай үг хэлчлээгээд хайж үзээгүй. Дараа нь ямар нэгэн хэмжээгээр дандаа уучлахгүй байдаг. Тэгээд энэ удаад бас ээж аав хоёртоо гомдож исэн бол уучлаарай охиныгоо тий. Тэгээд өдөө хүртэл ингэж сайхан өнгөтэй зүстэй хүнээс тутгааргүй сайхан өсгсөнд өнөөдрийн миний хүн болгоо хэлдэгтэй хинээс ч тутахгүй юм гоё царай зүстэй би хаатай юм байгаа маань миний ээж аваа нэлээч тий. Тэгээд мод сайн чин тэнд намайг хилүүлж магтуулах үед маань магтаж зэмлүүлэх үед маань зэмлүүлж хад миний арыг дандаа дааж исэн ээж аваа хоёртоо үнэхээр их баярлалаа л гэж хэлээ та. Йоо. Ер нь эмэгтэй хүний хамгийн хэцүү үе чинь нөгөө нэг гэртээ суугаал яг нөгөө хүүхд гаргачаал хүүхд нялах нэраа үед л байт юм шиг байна. Тийм би бол 3 хүүхд гаргахтаа эхнийх дээр том дээр нөгөө оюутан байсан, залуу халуун байсан, нөгөө 20 жилдгүй 20 наснда хүүхдээ хичээлдээ нэг авч яваал нөхөртөөгөө хоёлаа наашаа цаашаа гэж байгаа л сургуулаа төгссөн. Эхний хүүхд дээр бол нэг тийм амар төвөгтөө байгаагүй. Тэгээд хоёр дахь хүүхдээ болохоор би бас нөгөө нэг Цавхны театрт ажилд орно гэж 4 сартад нээж аваа хоёртоо өгчүүл шууд ажил хийгээл ингээ явцсан байхгүй юу. Тэгээ хоёр дахь хүүхдээ бол өсөхдөө бас нэг ач холбогдол өгөөгүй. Яг энэ ээжүүдийг ойлгосоо ингээсээ гээл яг тэр нэг миний амьдралыг яг намайг шалгаж миний шанцыг сорьсон бол би яг охин дээр л байсан юм байна гэж боддог. Нөгөө төрсний дараах сэтгэл гутралд орсон, стрессцэн яг нам 3 жил гэртээ суусан шүү дээ. Би яг нам хүүхдээ хараад өсгөөл яг ингээл гардаал нөгөө нэг 2 хүүтэй байж байгаа охинтой болоод ч тэр юм уу нөгөө нэг үүр дээрээ хүн чинь нөгөө нэг амар их тийм юу авчт юм л кэш авчт юм л шүү дээ. Одоо охиноо тийхээсгүй өвдөх хэсгүй тэ охин хүүхдийн чинь юм инхри байх хэвээр гоё нандин байх хэвээр гэл бүх юмаа зориулаад яг тэгээд эхэлсэн чинь тэгээд нөхөр нь ганцаархнаа ажил хийгээл ингээд эхэлсэн чинь эмэгтэй хүн ингээд стресстэй л санхүүгийн хувьд ингээл баригдмал болоод тэгээд ингээл найз нөхдөөсөө хумигдаал. Тэгээ нөгөө нэг юм нийгмийн амар их чөлөөтэй ингээл урлаг соёлын ажил хийдэг хүн чинь яг ингээд гэртээ нам суухаар амар чанга болол тий. Яг ингээл бүх юмнаас тусгаарлагдал, хязгаарлагдаад байгаа юм шиг болол. Тэгэл яг тэр үедээ гой санаанууд, контентын санаанууд, бичих санаанууд бүх юм гараал. Яг тэр үеийг л давж туулж чадтал яг би нэг 2021 22 онд яг тэр охиноо өсгөж явах үедээ л тий. Тэгэл миний нөгөө бүтээлч болоод бүтлгүй бүх санаанууд төрсөн гэх юм. Нийгэм даяараа бүгдээрээ гоё дотроосоо сэтгэлийнхээ хогийг цэвэрлэцгээе те сэтгэлийнхээ хэр буртгийг булангарыг цэвэрлэе. Тэгээд дараа нь тухайн хувь хүний сэтгэлгээ цэвэрхэн болоод ирэхээр нийгэм маань аяндаа цэвэрхэн болно. Гудамж маань цэвэрхэн болно, талбай маань цэвэрхэн болно, хот маань цэвэрхэн болно, аймаг сум маань цэвэрхэн болно. Тэгээд хамгийн гол нь хүмүүс маань сэтгэл болоод сэтгэлгээгээ гоё цэвэрлэе, хогоо гадагшлуулъя тийм ээ. Эерэг юм үзэж сонсдог болъё, их юм уншдаг болъё. Одоо миний хамгийн одоо хэлмээр санагддаг юм хүмүүсийг жоох юм уншаасаа л гэж боддог шүү дээ. Яагаад гэвэл яг тэ сошиал өнөөдөр бүх юм дижитал ийм 90 100 байж болно. Гэхдээ ямар ч эрүүл ухаантай хүн уншихаа хизээч болж болохгүй.